gang. Hey, what's up guys? За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Уулзалтаагүй маш удсан байна. За тэгээд Pi Atmosphere-с манай Yota авсан маань цоо шинхэн дугаар ихтгэл бэлэн болж байна. За тэгээд season 2 эхэлсэн. За тэгээд өнөөдрийн маань хүндэт зочноор Gangbang хамтлаг хүрэлцсэн байна. За өдрийн мэнд. Сайн байна уу? За урилгыг хүлээн авч хүрэлцсэн баярлалаа бодсон. За баярлалаа. Уран бүтээл өндөр. За ойрын сайн ачнаас. Айрын сайн хайчин тэгээд 5 сарын 24-нд цэнгэлтгий тоглолтоо хийх гээд. Тэгэл мань авч чи явж байна да. Бэлтгэл ажил дуу мөн бэлтгэл ажил. Бэлтгэл ажил нь хэдэн хувьтай явж байна? Доо нэг 60% юм уу? Тийм. Тэгээд цацаагүй дутуу үлдсэн клипнүүд байна. Тэгээд тоглолтын яг нэг перформанс бэлтгэл. Би даасан Gangbang хамтлагийн анхны бүрийн хэмжээний тохиол. Анх 3 дахь. Тийм. Ер нь бол анхныхаа хэлчихэд бол зүгээр л дээ. Цэнгэлтэд хийж байгаа анхных. Том гэдэг утгаараа л. Том гэдэг утгаараа. Тий. Тэгээд өмнө ч юм болохоор хамтарсан тоглолт хийж ш 100-100 гээд лойчсан One Day Boyd нартай. Тэрнээс хойш ингээд 5 жил одоо байгууллагад 5 жилийн одоо үр бүтээлээ тайлгнах гэж байгаа гэж ойлгож байна нэст тоглолтаараа. Тэр хугацаандаас ихчсэн. 2 салж нийлүү Gangbang 20 салсан яг тий. Одоо энэ цаашаа бас салахгүй их баталгаа байхгүй. Тэгээд байж байна. Тэгээ осос 5 сарын 21-нд тоглолтоо хийх гээл эрвих төр ихээр айлал талтаа тэгээд бүх талаасаа юмнуудаа хийгээл тэгээд гол нь манай тоглолтын зорилго маань болохоор зэрэг яг одоо өмнө нь бас нэг зөндөөл олно одоо 5 жилийн хугацаанд ерөөхдөө 4 жил цэнгэлтэд дуусан байна. Одоо guest artist очиж тийм. Тэгээд тэнгуүтэй цэнгэлтэд тоглолт яаж болдог вэ? Бидний тоглолт яаж болдог гэдгийг мэддэг болсон юм байна. Тэгээд энэс нэг жоохон өөр те бүх юмараа жоохон өөр тийм үзгийн таашаал болоод мэдрэхийн таашаалыг хүртүүлэх гээл хичээж л явна да. Тэгээд Одоо тийм лээ. өмнө болж байгаа тоглолтууд ч юм уу болсон тоглолтуудаас одоо ийм зүйлээр онцлог гэд хэлэх юм юу вэ? Тийм ер нь тоглолтээрээ л онцлог байна. Тэгээд хөшиг нэгтгэд мэдээж нууц задарна. Тэгээд ямар ч тач тайзны үед дууралтын үед тийм ер нь бүх тоглолтуудын нөгөө нэг ингээл болдог юм надад ийм хайрцаг шүү дээ. Яг тэрнээс бол бүр тис ондоо бүх юмараа онцлог хэлчихэд бол онцлог биш юм байхгүйгээ хэлчихэд бол нэг амар хэлсдэггүй л гэж хэлж байна. Та хоёр шин дээрээс бас жүжигчин мэрэгчлээ тэгээд бас тийм тэрмэрийг ажилласан байгуулсууд бэлдэж байгаа. тоглолтыг ямар хүмүүс зохион байгуулж байгаа лээ? Одоо тоглолтыг өнөө олд загдчихсан гэдэг хоёр хүн яг executive produce хийж байгаа. Тэгээд шинээр гарч ирж байгаа. Юу нэгтэй байсан гэж хэлэхэд Байсан гэхгүй тийм. Тэгээд өөр мэдээж одоо цэнгэлтгийн ард байдаг том яг одоо CGI ч байна уу тэгээд Eventix гэдэг тийм компаниудаас одоо дагалдан хамтран ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ нөгөө цэнгэлтийн тоглолтын гэдэг маань болохоор зэрэг өмнө нь бидний нэг юм баарнд хийдэг тийм type shape биш болчихлоо юм л да. Тэгэхээр маш их олон хүний хүч хөдөлмөр болоод маш сайн баг бүрдүүлэлт хийх хэрэгтэй юм байна. Тэгээд манайх бол багийг бол маш сайн бүрдүүлсэн. Тоглолтын найруулга сэтгэл хангалуун байна. Тоглолтын найруулган дээр. Тоглолтын найруулга дээр би манай менежер байгаа. Тэгээд Гэз яах байгаа. Бид гоо ерөнхийдөө тэр тал руу байгаа. сүүлийн үед бас их хамтралууд бас цацах шиг боллоо тий доонууд. Тийм. Дөхөр дахиад цацсан. Тий одоо бодохгүй тэгэхээр бүр их цацах болоо. Бараг л цомог болчихно. Энэ хизээ цэцэгдэх дугаар лээ. Энэ ер нь 4 сарын ихэрч байна уу? Тий тэр ацайлах. Цацагдсан ч биш магадгүй. Цөөн цагийн хостыг бас хийж байгаа. Зүг. Фантастик бүр цацагдсан байвал сонсороо цацагдаагүй байгаа бол цацагдах чагаа шүү. За зочдтой бас хамтарч ажиллаж байгаа байгууллагынхаа бүтээгдэхүүнүүдээс дээжийг нүртэй. За Parisi гэдэг нь Японы одоо шар тайлах те элэг хамгаалах юм бэлтгэл байна. Бүтээгдэхүүн за энэ бол Японд маш сайн. Тэгээд хүн чинь ер нь бас заавал уусны дараа ч гэлтгөө өдөр тутамдаас
илгээ хамгаалах нь бас зөв. Зайлшгүй шаардлагатай. Бүх залуу, хөгшин залуугаа хамаагүй тэгээд хепаризик хэрэглээрэй guys. Тэгээ бодож байгаа да. Чин бас тамир тэнхээ нөхөн сэргэн. Ямар нэртэй гэсэн бэ? Хепаризи. Хепаризи. Япон дуудлага хепари гэх юм уу? Хепаризи. Гоё юм байна. Тэр амар ундаа шиг юм билий. Гоё юм. За манай ивент итгэж смоти байгаа. За моти манаас шинэ бүтээгдэхүүнээс гаргасан байгаа. 12,000-аас оролттой шиша одоо юу Холланд ямар ч тийм саад учруулахгүй яг л агаар сорж байгаа юм мэт тий 12,000-аас оролттой grape slash гэдэг шинэ бүтээгдэхүүн маань байна. За баг мэдгэдэгүүд энэ. За энэ болохоор юу 12,000-аас оролттой GoPro kit, Moto GoPro kit байна. За тэгээд подоо сэлдэг, шингээс сэлдэг мөн тагаа эксперт буст модтай ийм төрөл байна. За манай өмнөх дугааруудыг ер нь үзсэн үү? Season 1-ийн маань. Ер нь маань нэвтрүүлэг та хоёрт ямар санагддаг вэ? Зөв рилсүүд айгүйх явдсан шүү дээ. Манай нэвтрүүлгийг мэдэн шүү дээ угаасаа. Гадаад хийж мэдэн шүү дээ. Хүн амар юм. Хүүс өгдөг. 3 таг болгоод их юм байна. Айгуу шинэлэг мэлэгдэр би байсан гэж ярих юм. Би амар найзхай шарсаж байгаа чинь. Ер нь хамгийн дуртай дугаар чи яа л дугаар нь үзсэн ба. Гэзяхаа үлдэг байсан шүү дээ. Хамгийн ихний дугаар те. Тэр ч бас гал дугаар л та. Нээлт гэдэг утгаараа бас. Тийм бас над миний гол флагийн дугаар. Яг бас тийм бас аюу танаа нэвтрүүлэгч бас яг индастрид бас нэлээд том хөрөнгө оруулалт хийсэн юм байна шүү дээ. Тэр нэвтрүүлгээс олж тэр хоёр ч дийслэлсэн шүү дээ. Фларок би. Тийш жахаа тий. Тийш энэ суужаад гэсэн. Тэгэл бөө юм басан байдаг юм аа. Тэгэл яг аль биесаар хэлсэн. Асуусан хүн надад энэ ч байна гэж байгаа юм чи. Оны шилдэг асуулт байна шүү дээ. Оны шилдэг асуугч алдсан гэдэг шиг. За тэгвэл асуултанд орох хоёлоо. Тэгээд за тэгээд яан одоо хамтлагаар орж байгаа болохоор одоо дунд чинь нэг асуулт тавиад тэгээд та хоёр өөрсдөө бодлоор хариулна гэсэн. Дундаас нэг хариулт гаргахгүй тусдаа хариулна. Тэгээд хариулж чадахгүй бол шот татна. Тийм журмаар явна да. За асуулт руугаа орцгоо. Асуултаас өмнөөс. За эхний асуулт. Асуултаас өмнө би нэг юм хэлчихье те. За. Одоо энэ асуултан дээр мэдээж одоо найзууд, ах нар, мах нар бид нартай одоо харилцааны хувьд юм айтайхан хүмүүс асуугдгал ах. Одоо алиг нь гэх үвдээ те тэгэл энэ асуулт энэ бүхэн нэвтрүүлгийн л одоо юу шүү онцлог шүү тэгээд яг тэгж туйлын өмнө хариулт бас биш шүү гэд хэлчихье одоо ингээд Би өмөрч. Зүгээр та нарыг баг баясгах шүү. Баясгах гэж байгаа шүү гэх шиг. Ажил тэмдэглэе, амар бүжиглэе, ах нь хундаглэе, илгээ хамгаалъя. Ажил тэмдэглэе, амар бүжиглэе, ах нь хундаглэе, илгээ хамгаалъя. Heparize. Happy with Heparize. Heparize. Happy with Heparize. Чанартай юм уу? Heparize. Японы номер 1 элэг хамгаалах бүтээгдэхүүн Heparize. За эхний асуулт 168 уу Бекатрин аяа. яг тэнийг энэ нэрээ яг өөрөө ингэ сонсон хариулах гэдэг. За хариул ууна. Тэнхтэй байгаа. Хөөний сонголт. Тийм ээ яа нэг сонголт байна. За Гангагийн ганга. Бас яагаад гэдгийг хэлэх юм бэ те? Яг гоо те ер нь хэлж ч олон. те хэрвээ хариулвал яагаад те бас ямар учраас ч юм. 168. За яагаад та яагаад Яг би зүгээр хувьдаа л өөрөө л тэгж бодож чинь бас нөгөө нэг яг үедээ бол ингэж зүгээр ийм задгаас сэтгэж болно шүү гэдгийг ер нь бол харуулсан хүмүүсийн анхдагчтай нэг юм болов гэж боддог шүү дээ. За сайн зүгээр тэгж сэтгэгдэж чинь тэгэл яалч үлдээ тэгсэн л те те. Арай бусдаас өөр сод. задгаа байж болно шүү guys гэдээ бүр бүгдийн юм open болгосон шүү дээ. Ер нь бол Тий. тэгж Энд чи
хариулахгүй шот гэсэн үү те. За би ажилдаа да. За тэгээд Тэгэхээр хадгандаа тэгэл хандаа хандаа ганцаараа Тэгвэл хоёр жоохон уулгачнаа юм даа. бас тэр 168 мэдний нөгөө урлаг Монгол төгсгийн төлөө гэдэг яг нэг үеийн залуучуудаас гар тэр нас их Тэр гоё байсан тий. Тэгэл тоглолт Монголтой хийгээл. Нэг нь гоё байсан. Хамгийн ихэнд хийдэг урлаг Монгол шүү. Тий. 168. Ээ. Гэнжмэрэгчээс анхдагчтай нэг гэж яригдэн шүү анда. Хэрвээ чи тэгж Би зүгээр тэгж бодож шүү дээ. Миний бодол бити нөлөөлж. За дараагийн асуудал руу гарцгаая. Дараагийн асуудал болохоор гадаадын хоёр рэпер байгаа. A$AP Rocky юу Travis Scott. Travis. Яагаад? Кани хэлсэн байдаг шүү дээ уус. Тийм. Би бол тэр Kanye маань хөл мэдэхгүй. Элч би дараа нь би яагаад гэлээ. A$AP зүгээр гангаа хувцалж чаддаг гэж. Би бол A$AP-г өмөрнө. Би ч одоо A$AP-г шүтдэг хүн болохоор бас A$AP гэд хэлчихвэл би ч нэг ингэдэ A$AP гэж хэлсэн хүмүүстэйгээ дандаа гэж тэгдэг байхгүй. Тэгээ яг би тийм юм бас хүлээлээ гэх юм. Travis шүү гэн change. Яагаад гэвэл нөгөө битүүр чи анх бас дуу муу хийж үзчих та амар их мотивашн Travis Scott-оос авч үзэхгүй. Амьд нөгөө нэг туур тоглолтуудын үзэл. Тэгээ тэнцээс амар их сэтгэл маш хүлээж чадчихсан учраас тий одоо дэлхийд ингээ гараад артистаараа болох юм бол Travis Scott-ийн live performance хийдэг хүн болох юмсан гэж тухайд бодчихсон. Мотивашн гэсэн учраас нөлөөс учраас Travis Цааш бас тоглолт Монголтон дээр Амар л та Travis бол амар тий. галзуур Тэгээ A$AP ч бас амар аа. A$AP яг юу гэдэг тийм харах өнцг нь амар юм шиг санагддээ надад. Клип мэлип ч юм уу тий. Яг тийм чөлөөтэй ямар ч юугүй сэтгэж чаддаг нь. Travis бол угаас rage юм. нөлөөс учраас л ярьчлаа. Гэхдээ нэг гадаад рэпруудын төлөө ярмааргүй. За дараагийн асуудал болохоор Pop Smoke уу Skepta юу? Хин гинэ? Pop Smoke Skepta. Хин гинэ? UK rapper Drill. Rocket-тэй Rocket-тэй нөгөө Presley Lord дээр дуулдаг. DJ байж байгаа Skepta DJ байж байгаа rapper болдог. Pop Smoke үү те? Мэддгээрээ Pop Smoke. Окей. цаа чин бас Pop Smoke амар. Best of Beast Pop Smoke. чанга ш төсөл. За дараагийн асуулт. Weeknd үү Michael Jackson уу? Michael Jackson. Weeknd. За яагаад вэ? Бийлгүү. За Weeknd шүү. Хараа. Ингэж байгаа байхгүй. Тэгээ энэ аим Зүгээр. За, Michael Jackson вэ штэ. Elvis Presley-гээс inspiration авдаг гэсэн зэрэг. Тэгээд энэ Michael Jackson-с одоо Weeknd inspiration авдаг гэсэн. Michael Jackson байж Weeknd байж байгаа. Яг одоо тэр нэг юу Elvis болохоор яг одоо нэг бүр тулаад заяа ингээд бүх одоо industry-гийн хувьд дуучнараа ингээд тулаад одоо ингээд rhythm blues гэдэг хоёр урлагийг холиод тэгээд R&B гэдэг юм хийгээд тэгээд харуудад хүртэл танигдаад ингээд харуудын хөгжмийг цагаануудад хүртэл ингээд танигдаад одоо тийм нөгөө нэг racism-ийг хүртэл ингэж айлгсан тийм хүн байгаа байхгүй. Тэгвэл тэрийг болохоор хин дуурайсан. Michael Jackson дуурайсан. Арьсаа солиод. Тэгээд Michael Jackson арьсаа солих биш юм байл шүү. Тийм ер нь бол тийм. Гэхдээ Elvis болохоор тэгэнгүүтээ бүр ингээд хитрхийн харуудын хөгжмийг сурталчилаад байна гэдэг гэсэн чинь Elvis-ийн менежер нь амар мундаг хүн байсан бохоггүй. Тэгээд менежер нь цэрэгт явуулаад эрэхт нь Hollywood-ийн жүжигчин болгоод тэгээд Star is Born. Үгүй юу хий. Тэ Star is Born гэдэг кино хийжсэн бохоггүй. Тэгэнгүүт Michael Jackson болохоор бас киногоо хийж чадаагүй нас орсон. Weeknd ч гэсэн одоо кино руу орсон байгаа. Одоо тэр Jenny-тэй сая сүүлд гарсан хайдл. Тэгэхээр энэ болгоно учир шалтгаалтай байхгүй. Тэгэхээр мэдээж Michael Jackson л байж таараа. Weeknd гэж бодсон ч гэсэн Michael Тэр ингэ цаг цагаараа байдгүй гэх шиг зүгээр. Яг нь юу юм да те ингээд одоо дээрээс эхлээд одоо бүгд нэгнээс inspire motivation аваад яг ингээд юм шатлалтай улам ховсдог ч юм уу те яг тийм шийдэл аваад байгаа юм шүү дээ те. За окей. За тэгвэл дараагийн асуулт. Чили юу чайдаг уу? Чили. Чили. Хоногийн 24 цаг нь багдан байдаг. Таалагдчих. Би сүүлийн дууг нь сонссон амар гоё. Чили. Цаачин сайнсаа. Яалтчих. Чойдог уу Чили. Би тэр нөгөө сайртай Улаанбаатар гэдэг дунд нь дуртай. Хамгийн сүүлийн нэг цэцсэн талаа дээр байсан сая.
Тий. Хэд өдрийн өмнө Тий. тий. Тэр амар дуу. Mag producer-ийн нээсэн баха. Тэр уулан дуулдаг нас амар та. Сайртай Улаанбаатар юу явж илээ. За энэ дээр сонголт хариулт Эндээс ч хойдог. Эндээс чилээ гэсэн. За окей. За дараагийн асуулт. сонирхолтой байна. Түнөө юу Джеймлист үү? А? Түнөө юу Джеймлист үү? Түнөө. Бага Түнөө юу те? баглаа. Яагаад түнөө вэ? Түнөө бидний түнөө. Асуулт. Өөр хариулт байхгүй те. Түнөө. Окей. За тэгвэл дараагийн асуулт. Ахуй наяа Рафаро. Яг өөрсдөө хариулна шүү. Чи ч л урагшаа гэж. Чиний араас харагддаг. Харин би бас ингэж үзэж За уучлаарай манай. Ахуна юу? Рафаро. Тий, ахуй наяа Рафаро. Манлайт ч үлээ. Ахуна шүү дээ. Ахуна. Энд ихтэй амар хэцүү юм байна те одоо нэг Хариулах ч хэцүү, хариулахгүй байх ч хэцүү. одоо ингэ нэг юм шүүгээд байгаа юм шиг амар тэнэг юм байна. Үгүй энэ бол өөрсдийнхөө талаас нь юм уу? Хөгжмөн юм уу? яаж ч болно. Өөрөө л тий яг өөрийн л одоо үзэл бодол гэх юм уу да одоо тий заавал тэрнээс нэг ийм үү тийм үү гэж ялгуурлаад байгаа биш. Зүгээр л сонголт хийлгэж байгаа байхгүй. Хариулж Би энэ дээр ууна. Оо. Тинчээ ахуна гэсэн тий. За окей. Ер нь ахуна Рафаро хоёртой. Ахунаач бас тэгэд явж чангарч байгаа шүү дээ. тийш тий. Тэр сүлд гаргасан дуу моос л. Чим. Өстө үнэхээр уучлаа. Би нэг тэр хэлбэртэж мэлбэртэж тэнийг шах гэдэг юм биш шүү. Зүгээр доонуудын бол мэдэхгүй. Үнэхээр мэдэхгүй. Тэгээд юу ахунагийн нэг хайр гаргийн охиныг бол мэднэ. Тэр угаас гоё дөөс анх гарахтаа л дуун гоос. Тэр угаас хийд бас л тий. Болохоор их дуу гоё шүү. Үл хац би мэдээ. Хөл өвддөг үү? А тийм. Ой. Гэтэ хамгийн амар сонин за. Юу? Одоо Рафорч нь юуг дуулж байсан юм бэлээ шүү дээ. Тансгийг. Тийш тий. Хүн нэгдэн гэсэн одоо үл хац би Тийш тий. Тансгийг дуулсан. тансаг гэхдээ тэр юун дээр бол Яг чи нэг шиг бас амар хийд бас. карантина бүр яана. Бүр энэ тэндгүү явж ирсэн шүү дээ. Би сая жоо бодож хэлдэг байж sorry. Гэтэ яг ахна. Зүгээр шүү. За cheers. Cheers. Дараагийн асуулт руу орчие. AMC юу өртөө юу? Хоёул зэрэг гэх үү. 1 2 3. За 1 2-ын Чөлтөр ядчих таг хамза та. Өөрөө Амар гоё нэрсэн шүү дээ. Тий. Манаас тэр талаар бодж үзэж байгаа асуултаа. Мэн харсан шүү дээ. Баярын судалгаа амар хэцүү. AMC гэж хэлнэ. Адилхан хоёуз. Угаасаа бит хоёрын нэгдүгээр курст авах дөрөвдүгээр курстээс ах штэ. Тийм. Одоо танаа багнаач ах штэ бит хоёр яг үнэндээ сүйст ороход. Сүйсийн хувьд бол ах байсан. Сүүс асаг эрэм дараа тий. Одоо мэдэхгүй байна. Одоо мэд. Бидний үед бол тийм байсан. Тэр нь гоё байсан. Янз бүрийн л юм гарсан. Тэгээд яриа мэрэ тэгэл. Тэгэхээр AMC-ийг жүжиглээд байж ах бит хоёр гэрлийн тавьжсэн. Нөгөө боон гэрэл гэж байдаг. Тайз дээр хүн дагаж явдаг. Би бол ерөнхий гэрлийн тавьжсэн. Зүгээр. Тэр чинь хэр баргийн нэгдүгээр курсын хүүхд хийгээд байдгүй ажил шүү те. Тэр үедээ Нэгдүгээр курс мөрстэй кинонд тоглох тохиолдол байд юм. Мэдхгүй болоод тоглохгүй. манай 3-аас дээш юу? манай огч зарчимч байсан чанга байсан. Манай огч мундаг байсан учраас тоглоулаагүй. Ер нь гэхдээ ийм Ер нь одоо сувис урлагийн юм уу юу хүн тийм. багш нар угаасаа чанга байдаг бах тий. Тийм чанга. Гэхдээ нэг коридор тоглож болдог л доо. Тэгэл яг гэхдээ манай огч хизээш тоглоулахгүй байх потенциалыг суулгасан. Танаа ингээс өөр ингээд мэдхгүй болоод асууж байгаа шүү дээ. Ингээд олон танигдсан жүжигчин ч юм уу тийм хүмүүс гэвэл ямар хүмүүс вэ? Сая соёлын тэргүүний ажилтаа авдаг Ана Каринагийн гол дүр тоглодог. Миний экс. Манай инг. Хонгор цол гэдэг юм. Авьяастай бас сайн хүмүүс. За тэгвэл дараагийн асуултанд оръё. Мара юу Пакреп үү? А? Мара юу Пакреп үү?
Монголд Тупаки хамаатан. Бакэ. Баяна. Crazy man. Чинаад юу хотлоо яах. Мара. Яагаад Ягаад Одоо ингээд үе гэж үзвэл Марагийн үе гэж байдаг юм шиг санагдаж байна. Та штий санагдаж Байдаг. Мараач. Жоохон байх. Гүү одоо ингээд за ингээд байна шүү дээ. Одоо ингээд зүгээр нөө юу. За одоо ингээд хипхопын дөрөвдүгээр үе гэж ингээд ярьж байна. Тэрийг бол би мэдэхгүй байна. Guys би тийм хипхоп тийм үе мөр мэддэг юм шүү. Гэхдээ яг ахнар байна. Ахнарын доор одоо бид нар чинь болохоор бас доороо дүүд ингээд доод үетэй рэпчүүд болчихлоо шүү дээ. Нэг юм одоогийн үед. Тэнгүүд Мара чинь яг манай үе ихэр биш байхгүй юу? Ахнарын үед хүртэл Мара байж л байсан. Тийм. Тэгэл Марагийн брэнд. үе байхгүй юу? Тэгээд одоо таандрын чинь нэг үе болоо ингэж байгаа байхгүй. Тэр гурван үе байхгүй. Таандрын үе юм шүү. Тэр гурван үед тэр чи цөөхөн бас гоё гоос тээ. Тийм байна. Тэр Нэр гурван тийм үе байх цөөхөн тийм. байдаг. Тэгэхээр бас Мараг тэр үеийн төлөөлөл гэж боддог. Уус амар гарч ирсэн шүү дээ. Бүр амар гарч ирсэн шүү дээ. Одоо жишээлбэл одоо Бакманус чинь нэг үе гэж байхгүй. Тийм үстэй юу? KKO шоу юу? KKR шоу. Шоу найз гэдэг юм чи. Тий. Манай шоу. Хоёулаа л мондөг л та цааш. Хоёулаа л Капи ууна. ганга. бодоод жоохон бодоодох гэсэн байж. Бодож ирэхгүй л чи аюултай юм байна. Хикэ юу шоу юу те? Шоу. Ягаад шоу вэ? Нисдэг болохоор. Би чамаа том болсон бэлээ. Танахан байгаа. Өөр хүн билүү? биз дээ. Би бас нэг амарын сэтгэл санаагаар унтсан үед тэр дуу амар сонсдог байсан юм аа. Сая өнгөрсөн зам билүү? Танахан Өөр хүн бил юу хэлээд тэр чинь. Нэр нь өөр хүн бил тий. тэрийг бас сонсдог байсан болохоор тэгээ хэлчихлээ. Toyota-наас гоё дуу шүү дээ. Миний хамаа тэнд байсан юм аа гэж хэлдэг. Тэр нөө сүүл тус гардаг. Full time rate амар хэлсэн шүү дээ. Клаби Синдрела гэдэг дууд Би шүү. жоохон Лүтэд болдог. Тэр ч манай үе байсан юм биш шүү дээ. Тэр хүн гоё тэгээд залуу харагдаж цус шинэ байж байгаа. За төлөө. Cheers. Cheers. Мага одоо төг 18 уу? Мага шүү дээ. Мага төг 18-тай хамтарч үзээгүй. Магодоо л хамтарчсан. Маго. Ямар дуун дээр хамтарч ил. Та нар мэдхгүй хин ч мэдхгүй нэг тийм дуу. Гэтэ Магодын бит хоёр төгжсэн хамгийн анхны drill line ахаа тэр. За тэгвэл дараагийн асуулт Baby Na юу blue юу? Бэбина. Baby на юу? Яагаад? Бэбина тэр найзууд. Тийм болохоор Найзлахаар. найз минь найз тэр үед намайг сайн зөв дууны үг шүү. Ганцхан сайн дэг дууны үг шүү. За Тийш нэг дис дууныхан тий. За тэгвэл дараагийн асуулт мөнгө төгрөгөө мэг захгүй юу? нэг захгүй. Би мөнгө төрүүлчихлээ. Воо. Ямар нэгэн тайлбар байгаа юу? Тэр тайлбар Би яагаад сууд хэлчихв би. За, чи түрүүлээ хэлээ. ярьчих ганцудаа. За чи төрүүлээ дээр. Mail first. Нөгөө нэг Monster Live-ыг анх явдаг байхад нэг захгүй ордон шүү дээ. Тэр дугаарт нь би бүр амар дуртай байсан. Тэр бүр ингэ багаж цээжилдэг байсан. Тийм болохоор хэллээ. Тэгээ бас бүр дээр үед реклам гэдэг байсан шүү дээ. тий. Та Аяг реклам. одоо нэрний одоо утга учир ч юм уу тийм байна уу? Мэн тэр очил Кассета гээд. очил тав бишээ. Эдэм дээр хэлж та одоо чи өөрөө хөөцөл бодлоо чи яагаад кассета гэж нэрлэж бодож тэрэн дээр окей гараад. Кассета гэсэн бүр анхны чинь
Одоо тийм кино байгаа зү. тийм кино хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээд Киноны нэрийг баг би өгчээсэн баг те. Чи өгдөг л дандаа нэр өгдөгөө. Чи өгсөн үү? Тийм. Бид хоёр ерөнхийдөө тэгж нэрний талаар бол Киноны юу нэр нэрч байна уу, сэдвч байна уу? Бид хоёр ингэж ярилцдаг л да. Амар чухал да те нэр бол те. Тэгэхээр тийм сүнслэг талаас нь гэх юм уу? Ер нь нэр амар чухал. Одоо нөгөө хүүхдтэй нэр өгж байгаа бол ялгаа байхгүй шүү дээ. Амьсч байна. Тоглолтоо нэрлж ийн гэдэг чинь тийм үстэй. Тийм тэгэнгүүт одоо охин тогтдгүй айлд эрэгтэй нэрээр өгж одоо яадгийн нэрийг одоо ингэж эрэгтэйлэг нэр өгж яадагтай тогтоод тэгээд зарим орогдол гэдэг нэртэй юугаар зөвхөн нэр биш тэр чинь хувь заяаг ингэж даатгаж бас одоо тийм одоо тэрийг яг сайн хэлж болж чадахгүй. Тим юм байж болж ийн гэдэг чинь нэр үг гэдэг чинь өөрөө тусдаа энергитэй ийм чухал зүйл байхгүй. Насан туршдаа өхөн хөвтлээ тэр чинь одоо нэг нэрээр дуудулж явна гэдэг чинь бол тоглоом шүү байхгүй. Тэгэхээр нэрэн дээр бол ач холбогдлоо өгч те судалж өгвөл аюу гоё юм шиг санагддаг. Тэгээд ч одоо касетэ гэдэг нэр маань амар зогч байгаа юм шиг санагдаж байна. Гоё. сонсоход ч гэсэн тий сонсголонтой. Бас нэг хууч нэг Тэгээд ганц үсэгтэй бичдэг нь болохоор бит хоёр зөвхөн касет гэдэг ийм хөгжмийн те ийм физикал зүйлийн талаар хэлчихээгүй. Тэрэн дээр зүгээр баг оноос нь нэр болчихж байгаа байхгүй. Касета гэдэг зүгээр оноос нэр нэршлэрэн тий. Нэг хэсэг насаад тийш ондоо үг болцсон болвол тэр оноос нэр болчихж байгаа байхгүй. касет гээд кино хийлээ. Бүрийн хэмжээний тоглолт хийлээ. Одоо нэг касет гээд цомогддог байгаа юм шүү. Оо яг наадах чи ярих чи. Тий. Яг тоглолтын араас касет гээд бас цомог Галбиуд бол хийж байгаа одоо эхэлж байгаа. Хоёр бие даасан цомогтой те. Эхнийх нь гэлбэ, хоёр дахь нь болохоор нөгөө нэг биетээр гараагүй iTunes нөө хөгжмийнүүд дээр байдаг. Юу лээ? Халахстаар тий халахстаар шүү. Хоёр цомогтой те. Одоо тэгэл 3 дахь касета тий. Тий. Касета. За окей манай ямар тач нэвтрүүлэг манай part 1 одоо дуусж байна. Энэ түрээд одоо part 2 эхэлнэ. Яа. Part 1 дуусчих цаа хэлчихсэн юм мартчихлаа. Юу хэлчихсэн бэ? Касетын талаар Касетын талаар яагаад гэсэн үү? Тэг яагаад нэр өгсөн сэтгэлдээ хэлчихсэн юм бэ? Хэлчихэлч. Болохгүй мó. Болно шүү дээ. Юу заяа? Тэр нэр мэрдэж гол нь биш. Одоо нөгөө нэг энэ тоглолт маань одоо нөгөө нэг зааж тэр наадмаас хойш тэр одоо нөгөө Батэрдэн авраг аврагснаас хойш тэгсэн штэ. Баямаг авраг тэр үед аврагуулж ирсэн. Гахааснаас хойш. Гахааснаас хойш гэдэг шиг касетагаас хойш гэж тоглолтууд яригдах болно. За За амжилтсан. Наад гоё юм тий. Хосуу танилцсна касетад жилбтээр танилцчихсэн. Тэр штэ. тэр тоглолтын дээр танил. Анх хараал би. Бараг тийм тоглолт болно. Мангар олон хүнийг дунд нь очруулсан. Тэр За ингээд part 1 дуусаад одоо part 2 эхлэх чинь guys. За тэгээд шууд асуулт руу гараад эхлэх үү дээ. Тэгээ. Би бас хоёрыг жүжигчин болохоор бас нэг асуулт бэлдсэн. Жүжигчин болд эрдэнэ үү? Жүжигчин хариун бим бүү? Одоо цаг үедээ бас л чанга жүжигчтэй эрэгтэй талаас гэвэл миний Боог хувьд яах би уунаа. Боог яах л боог яах. Сайхан далим гараад ирлээ. Сойс таах чи ерөөсөө боог яах шиг л жүжигчин болно гэж ер нь ихэнх хэрэгтэйчүүд тийм байсан шүү дээ. Боог яах гоё байсан. Тэгэл угаасаа бүх хит болж исэн кинонууд тоглож исэн. Тэгэл драм очоод Гамлет үзэнгүүт бүр курс жоохон нөгөө оюут хөвгтч бүр ингээд жүжигчний мэрэгжид улам их дурлуулсан юм. Гэвэл боог яахыг би бас нэрлэх юм байна. Тийм үү? Тийм. За дараагийн асуулт болохоор огцсон юм чинь хөгжлөө кино урлаг. кино асуучи. За хоёр кино асууж байгаа байхгүй юу? Ад жаргалтай байд боо юу? 7 сарын 1 нь үү? Ажиралтай байд боо. Адилхан үү те? Аа. Яагаад ад жаргалтай байд боо юу? Cinematic. Cinematic. Ада бол шал өөр юм байна. Cinematic гэхээс илүү нөгөө нэг Баатрах баах, Заяах хоёр нөгөө нэг Баатрах баах нөгөө утас авч өгдөг систем байдаг шүү дээ. Тий нөгөө нэг Заяах нөгөө нэг дуусрахын урд баг хадаас асгаж масах. цагдаагаас авч гарч ирээд явдаг. Загнахгүй. Тэнгүүд
Биш нөө аавсаа хоол оссон болохоор ч тэрийг үзэл тэр бүр ингээд шууд хоногччих. Шууд асуухтал тэр эцэн шууд нүдэнд орчих. Бадрах байх нэг юм ногоо захтай поло цамцтай байдаг ч л. Тэ ийм шилэп малгай залгаад өмссөн. Тэр аюу гоё эсэх учраас гоё санагдчих. Хэсэг ярил бас 7 сарын 1-ний хайлайт амар штэ. Тийм ш. Нөгөө нэг гүүрэн хоёрын Одоо ингэдэ зодуулах ч байгаа мөртлөө. Тийм нөгөө нэг мэддгүү шүү дээ. Тийм тэр хэсэг Гүүрэн дээр л нөгөө зүгээр байгаараа л байлаа. Чин гоё штэ хамаа. Тийм тэр хэсэг нас амар iconic те. Тэр хэсэг шнэ яг тэр нөгөө тэр хоёрын уулздаг хэсэг гоё. Чи зүгээр ямар тэр байдгаараа л байгаад нэг санд хэлдэг. Тэгээд гэхдээ яг тэндээс яг хамгийн гоё чинь чиний хувьд юу вэ гэвэл би нэг охин орж ирснэ. Номед явъя. Хари хоолойд гэдэг хэсэг л. Нөгөөдөл нь нэрдэл таах гоё шат тий. Нөгөө гэрлөө орж аппарат тулгаалдаг лөө. Тий. Камер болгоод. Камер. Тэнгүүд каах тэр хоолой моолоо амар цэвэрхэн сонсогдож сонсогдоод гоё дээс. Гоё жүжиглдэг. Банз гоё голдог ус. Энэ тэнгүүд хараа амар сонин заяа. Зарим нь ингээд ахнар ч гэсэн ингээд манай гэхгүй манай танаа гэхгүй шүү дээ. Ер нь гэхдээ ахнар ч гэсэн кино салбарт ингээд ороод ингээд явж чинь тэрэн дээр нь ч гэсэн респектлж ах заримдаа бол ингээд чи киногоор яваач. Бити миний салбарт ороод гэсэн тийм комплейн байдаг. Тэр бол мохоо тэгж болохгүй. Мохоо тий. Тэрийг бол одоо тоохгүй байгаа зү. Гэхдээ гомдсон шүү дээ. За окей, дараагийн асуулт руу үлдээцгаая. За дараагийн асуулт маань болохоор хоёр хамтарсан уран бүтээлчтэй байгаа. Алунгой юу, Намоны юу? Алунгой. Яагаад алунгой? Алунгой тэр амар сайн уран бүтээлийн найзууд. Би уучлах уу? Би хариулах боллоо. За. Чамд алунгой гэж хэлсэн, чам Намоны гэж хэлсэн шүү. За. Хариуцлага Шинэ гарч ирж байгаа уран бүтээлүүд чинь бас. Надад тэр нөгөө нэг Намоны тэгээд нөгөө охин юм блэ? би нэг юм хэлгүү гэхдээ. За. Хамтарсан уран бүтээлээрээ би одоо тийм юм бас нөгөө маркетингийн тал дээр зөв нөгөө нэг юм одоо юу бичих гээд. За чивс. Эмэгтэйчүүд тэр ноён нураа гарч байгаа юм байна. PowerPoint дээр юм бичих гээд тэгээд судлахад бол алунгой бол Монголын хандлтаараа тэргүүлдэг хамтарсан эмэгтэй артист юм байна. Хамтралтай юу? Хамтралтай хэлж байна. За гоё нэвтрүүлэг хийдэг шүү. Баярлаа. Багнаадаа Баярлаа. Урлагийг бас хүлээж хүрэлцэн ирсэн бас баярлаа. Багнаадаа баяр хүргэе. Миний мөн найз мундаг шүү. Тэгээд Ята хаус. миний найз тоглолтын дээр ирж дуулаарай. Урж байна. Дараагийн асуулт. Армано секс цагаан богдов. Тэ. Манай ч нэг нь тараагүй, гангбай үнэндээ тараагүй. Тэ. Секс. Яг гэхдээ яг хүний чинь эрчүүдийн нөхөрлөл гэж юм байна шүү дээ. Тэр хүнд юу ч тохиолдсон бай. Тэр хүнд яаж муухай, тэр хүн яаж тэнэгдсэн, тэнэг шаасан бай. Тэр чинь дундын нөхөрлөл гэж нэг юм гинжи холбоо байна шүү дээ. Одоо тэгэл хүн амтан тэнэг зан гаргасан ч юм уу. Тэдэр бол надад хамаагүй. Миний найз бол найзараа л үлдэн. Монголчуудын хувьд хин ч байсан хамаагүй. Би одоо тэгээд миний найз гэж хүлээн зөвшөөрч миний сэтгэл зүрхэнд байгаа бол тэр хүн миний найз ирээл. Кахаас айгүй гоё үг хэлсэн байд шүү дээ. Ямар ч үед хайрлна хагархаа бүтнээ ирчихнэ гэдэг. Дуун дээрээ. Тэр бас цөрхрөө ордог юм шүү. Хаахын тоглолтын дээр ирээрээ бүгдээрээ ер нь тэгээд бүгдээрээ боломж байвал бүгднийг л үзээрэй л гэж би хүсэж байна. Тийш тийм ч одоо амар дэмжлэг шүү дээ яг үүндээ. Яг болцсон. Одоо оппозит 100-6 тий. Үзэгчд сонсогчд байж иж энд байгаа одоо хүн бий болж байгаа үстэй яг бүгдийг үзээрэй. Тий. Гайсаас тоглолтоо их ч юм бэлээ. За окей, дараагийн асуулт. Ариуна юу, Саран туяа юу? За энэ өстө Монгол даяар Монгол хүмүүсийн тэр аяар л Тийм, маргаан штэ ята. Уудаг л асуулт шүү дээ.
Тэр нь бол 180 өмнөдийг уудаг асуулт. Яа, баасан тий. Яаж ч уусан баг. Хоёулантай дуу хийсэн артист шүү дээ. Тийм билүү? Тийм шүү дээ. Чи ч бас явж. Хоёр диватай дууйцсан юм шүү дээ. Pop diva юу? Pop divas. Тэр хоёрын бас нэг Йоо, шууд сая Марти орж ирэл. Марти орж исэн шууд араас нь дойлохгүйгээр шууд ёо үгүй морцсон чим орж ирж шүү дээ. Тийм артист бас нэ. нэг салхины хээ чинь бас амар шүү дээ. Тийм баг. Марти бүр аим шүү дээ бас. 8 минут тий. За cheers Pop divas. Yeah. Маш. За, дараагийн асуулт руу орцгоё. Бас эмэгтэй. Тий. Mrs. M уу NM уу? Месэм. Одоо би дуулах юм ааж. Мисэм. Окей. Ягаад? Санал нэг. Ягаад вэ? Монголд 3 тамир байдаг. Тэгэл болоо. Тий. За шууд өргөжлүүлээд дараагийн асуулт руу гарчээ. За. DCU 200. Шара төма G 200. 200. Би бас өнгөрсөн жилийн Triple X Tower-цаас нэг цомгийн шангил авсан шилдэг цом гэдэг. Тэрэн дээр би тэхийн төгөөг авах гэж бодсон 200-ийг. Ер нь аваасаач гэж бодчихсон. Бүр тэр цомог бол галзуу цом, гоё цом. Тэгтээ нөө тэгж хийсэн чи шарат хийсэн шүү дээ. Тэгтээ төгөө миний ажид байсан. Төгөө бүр гоё гэсэн. Зүгээрээ мен зөндөө юм зам хийж чадна. Миний амаа. Окей. Миний зэрж маа тоглолтын дээр дуулнаа. Окей. За дараагийн асуулт. Лил Бата юу, Гүн Саруу? Лил Бат. Энэ бүр юм балер биш. Энэ нь бол амар хэмээр ярих гэж байна. Ярьч тий. Ярьч тий. Ярих гэж л одоо Тэр байна. баарав. Тэр яг жинхэнэ рэпер хүн. Тий, яг л рэпер хүн. Яг л хип хоп хүн. Тий. Тэгээ миний талигч болсон миний найзтаас багын найз. Бид хоёр нэг байрны тошны хүмүүс. Бид гурлаа. Гэтэ гүнсээр сүүлд амьдарч эхэлж байгаа миний тошин дээр. Тий. Тэгэхээр би лил баар гэж хэлнэ. Гоё шүү. Шарат лил баар. Шарацуулээ баар. Гүнсоороос хуучны Тий. мартагдсан дуу моон дээр бас сампл хийгээд айгаа бас хийж байгаа. Дуртай амар шүү. Амар шүү. Мондог гэдэг. Бүгдээрээ л мондог дөө тэгээд яг үнэндээ бол бүгд л мондог гэдэг. Яг ингээд нуулдгүй хэлэхэд ингээд өөлий гэхээр бас өөлөх хүн бас ховор байдаг шүү. Бовт. Тий. Миний бодол доо тэг. Бүгд л зүтгэж яваа юм чинь. Тийм биш. Тэгэхээр нэг өөлвөл тэгж болохгүй шүү. Guys нэр. Гэтэ өөлөх юм хийвэл өөлөх хэрэгтэй шүү. Яг хоо шүүмжлэх Гоё ёстой гэж би бодож байна. Гүү, энэ сонсогчдын нүднэр шийдүүлээ тусдаа өөлцөе. Нэр. Тэгстэй. Би бол хэлчихдэг тэр дуу чинь. Тийм. Гэсэн байл шүү дээ гэдэг. Харин тийм ээ Тусдаа л гэдэг байхгүй юу? байхгүй. Тэрэн дээр ингээ алдсан байлээ мэлээ гэдэг. Тийм. Тэгээд Жидэрчний тоон дотроо юм чинь тийм тоон дотроо л ихгүй. Танаа хипхопчууд тэгдэм үү те? Манайхан гайг шүү дээ. За тэгвэл дараагийн асуулт. 113 вольфизм үү? Нистэг чон. 113. Хоёр залуу цам гаруу нас гарав. Тий. Слайм голболт шүү дээ тэр. Хоёлаа л амар би юм энэ дэр. Гангагийн хувьд. Очтой гэдэг шиг. 113. Вольфизмын Андрэд Дэмсис гарч ирээд тэр яг тэгж гарч ирлээ. Нистэг чон цом. 113 амжилт төсөй 5 сарын 31-нд 106 гээд тоглолтоо анх удаа цэнгэлтэд хийж байгаа. Бас yes. Тий. Амжилт төсөй гэж хэлээ. Бас очиж. Яа, тэр рэп тэмбигээс орж тэгэл яваал мөн чанараа алдахгүй тэгэл яваал. Тэгэл өдөө хүртэл. За Андрэд хипхоп гэж юм байд юм бэ гэдгийг тэгэл хүмүүст ер нь мэдрүүлж штт. Ялангуяа андерграунд тий. Заавал тэгж хийж байгаа байхгүй юу тий. Заавал тэгж сүүлийн клип мьюзик видеонд бол заавал албаар тэгж хийж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл би бол Андрэд хип хоп хүн гэдэг бүр тамбалж өгч байгаа байхгүй юу. Тэрнгүүрээ Андрэд 113 гэдэг одоо юм нэг хүнсийн төсөөллийг бүр ингээд
там болж баталж өгч байгаа. Тэр нь бас гой санагдаж байгаа. Яг энэ нэг айкон болж хатаад байна шүү дээ. ах штэ. Тий ах шүү дээ. Ах тий. Гэтэ би нэг юм хэлчих. Би нэг гэтэ Санжаа ахын подкастт орохдоо яриад хэвлэлийн баг гурал дээр ярих гэж бодож ирсэн. Энд дэр амар хоёр амар надаа гоё болохоор би хэлмээр байна. Миний найзтай өнөөдөр үнэхээр гоё нэр шүү. Хоёулаа ч бас Би энэ 129-ийн тошны хөлт байхгүй юу? Энэ цэнгэлдэг чинь миний гэрэл гэсэн үг. Нэр ингэсэн. Ингээл хэлээ. Бид нар багада цэнгэлдэгт бид нар шээдэг гэсэн. Бид баадаг гэсэн. Гоё юм нэр. Гоё юм нэр. Бид нар багада рапид дээр хурж ирж 100 орох ёслол дээр бид нар оролцдог байсан. Бид нар одоо 120-ийн тэнд өнөөдөр энд машин тавина, маргааш энд машин тавина. Яагаад тэгэхээр маргааш наадан болох ч байгаа гэж бид нар мэддэг байсан. Тэгэхээр та тэнд ирдэг байсан хүмүүс бид нар дээр л ирдэгсэн. Бид нар гэрт ирдэг байсан. Энэ чинь бидний блок гэхгүй. Би яг энэ блокийн хөвгт. Тэгэхээр би энэ тушин дээрээ би тоглолт хийж болохоор айхгүй байна. Үгүй хинээс айхан яг үндэ те. Тэгэхээр би гэртээ байна. Тэгэхээр энэ тоглолтыг бид нар нээх ёстой. Тийм үстэй. Тэгэхээр бусад хийж байгаа зэнэлтэд хийж байгаа ах нартаас манай ах нар хийн тоглолтоо хийн. Гэхдээ гэрийнхаа нээлтийг би хийн. Манай хамтлаг хийн. Тийм учиртай. Албаар тэгжсэн. Албаар. Энд чинь миний гэр. Танах ч тэгээд хідүү. Цөөхөө. Хөргөө цолсон ингэж. Танах ч их л том байсан. Би ч яахаа. Гэтэ бит хоёр нэрнгээсээ наадмаас өмнө бит хоёр зүлгийн солино гарч байгаарай. Нэр зүлгийн солино. Зүлэг сольж өгнө. Чи сольж чадах уу? За. Зүлгийн сольж өгнө. Бөхчүүдтэй зориулаад. Одоо манай үеийн залуу тэнд ингээд шүүгт үзээд явж шүү дээ. Тэгэхээр бид нар бас хариуцлагатай байх уу ирцэн маа үстэй. Тий. Манай 98 оны нөгөө залуу Орхон баяр уу? Орхон баяр тий. Улсын аслаа. Тий. Нэм лав гэрлээ. За. Бүх хөл өстө мэдгүй ш sorry. Би ч их өстө мэдгүй. Яа. За окей. За тэгвэл дараагийн асуулт. За татчаа тэгээд дараагийн асуулт юм байна. За cheers. Cheers. No more tears. Сая шинээр та нарын тоглосон шинэ кино гарч ирлээ. Тэрийг үзэж амжсан уу? Тэр юу лээ Амжилт болдог шнэ. Сойсын бүр амж лөө. Амжтай. Тэ амжтэй. Залуу бас уран бүтээлчтэйгээ хамтарсан ангийн бүх цуг тоглосон шүү. зөв сэтгэлтэй гоё кино л байлээ. Би бас үзэж амжсан. Сөөс Twitter Gangbang-ээс өмнө нэг манай Poly Art International гэдэг фантастик ах нар гэдэг угаагаад фантастик шиг болно гэж продакшн байгуулж ирсэн. Тэнд одоо байсан хүн тэнд гол дүр бүтээж байна. Тэр дотор байсан MFTV байна. Одоо ингээд хийж байгаа. Тэнд байгаа. Тэр хоёрыг хийж байгаа юм бас. Манай үгээ байгаа бас. Үгээ байгаа, самдаа байгаа. Тэнд дуу байсан гэж яа. Хан дүүсийнхэн та нараас үе юу доош. Тэгэхээр бид хоёр ч гэсэн ерөнхийдөө хариуцлага хүлээсэн. Хэрвээ чи чадамжтай оюуны хавхлах чинь хангалттай нээгдсэн байсан бол одоо тэгэж үеэ базаж үедээ дурсагдах үйс тийм юм сурж явах хугацаанд хийх ёстой гэдэг юмыг бид хоёр үргэлжлүүлж авч явсан. Тэрэндээ би бол баяртай байдаг. Тэр хэвээр өртөө ч юм шиг санагддаг. За тэгвэл дараагийн асуулт таанд руу мобрант уу? Таанд. Маргаангүй те. Окей. Таандарч хүчтэй гарч ирсэн тий. За заха дараагийн асуулт асууа. Дараагийнх нь амар асуулт. За тэгвэл дараагийн асуулт. Амар асуулт байна энэ. Өвжи бро юу локо? Би лок. Яасан. Тийм. Би бас Локи Баяна хоёрын төхөрлөгийг бас хөндлөнэ. Тийм. Хүн тэгэл мэйтүүд ингээл таарч шүү дээ. Яг энэ найз нөхөрлөл би түрүүн секс цагаамаг дээр хэлсэн шүү дээ. Окей, найз бол найз л үү. Хүний сэтгэл зүрхэд үлдсэн бол тэнгууд яг Локи Victoria маргаан бол тийм байсан. Хүмүүсийн муудалцаан тэгэл бодоогүй байсан зүйлүүд бол тэгэл одоо тэгээд ямар байдаг вэ те? Мэдэн шүү. Гэхдээ энэ хоёрын нөхөрлөгийг бол би хөндлөдөг.
Тийм үү. Гэхдээ хөндлөлтөг ч гэсэн би өвжи гэж л. Өвжи бро гэж л. Манай хүн чинь бүр яг одоо нөгөө нэг л өвжигөрөө хэлдэг үгийг үг ингээ биелцэн ингээ явж идэх байхгүй. Ийм хөдөлмөрч айгүй гоё байх юмсан те хүмүүст ингээ хэлмээр байгаа ч гэсэн тэр үг ингээ зүгээр ингээ явж идэх хүн болцсон. Тэр нь өвжи байхгүй. Зүгээр ингээл хөдөлмөрч хийдэг, бүтээдэг, хийхин төлөө, бүтээхин төлөө ингэж явдаг. Бүр амар гоё юм. Одоо мотор шиг махан мотор гэд нөгөө хинэ бэкэнд байдаг шүү дээ. Тэр үгийг би өвжид хэлмээрээ шараад өвжи бро. Окей. Хоёрын биф одоо бүрэн дууссан уу? Хоёрын. Логт хоёрын. Дууссан. Тэгээд нэг хэсэг хугацаанд бол юу болоод өнгөрөв? Come on. Хэдүүлээ ингээд одоо байгаа би, одоо байгаа чи, одоо байгаа би бүтээлцхийн тулд тэнд байсан бүх хүмүүс нөлөөсөн. Тэгэхээр өнгөрсөндөө бүгдэнд нь баярлалаа гэж хэлэх хэрэгтэй guys. Yeah. Зүгээр л дууссан дуусаагүй л асуусан зүгээр. Үргэлжлэхгүй үгүй юу гэдгийг л. Үргэлжлэхгүй бахаа тэгээд надад ч тийм сонирхол алга. Виктори бас тэгээд нэг сүүлийн үед бас нэг юм ингээд судлаад байгаа. Тэрийг яг одоо хариулж авах нэг сонь сандж магадгүй тэрийг ин дотроо үлдээч. Гэхдээ тэгээд тэрэн дээр ингээд ер нь ингээд нэг тийм хичээл шахах юм баггүй. Тэгээд тэрэн дээр бол одоо өөрийгөө олоход тусалдаг зүйл гэх юм уу тэр хичээлч биш юм байна. Ер нь бол өөртөө л их сайн ярилцах зүйл. Тэгээд тэн дээр ингээд ер нь ингээд бодоод ахад ажиглаад ингээд байхад яг мань үнэнгэлж миний хийх зүйл бол яг хипхоп тийм амар хайптай хипхоп дуу биш юм бил. Гэтэ яг хипхоп дуун дээр ороод бадаг мадаг дээр нөрөө те тахил махалтан дээр нөрөөд ингээд явчих болно баянаг хипхоп дуун дээр тэгээд яг нэг цэцэж болно. Гэхдээ яг миний яг сүнс хийх зүйл бол угаасаа л хайр юм дуу. Угаасаа л айгуу гоё айлгуутай гоё хайр юм дуу. Окей. За дараагийн асуулт руу гарцгаая. Давай даашаа юу Morning Star уу? Тавай дэшээ. Давай даашаа юу те? Давай даашаа. Би 3 дахь нэвтрүүлэг дээр ахаад олон юм ярмаар даашаа. Окей. За тэгвэл дараагийн асуулт. Давай дэшээс ирж дуулнаа. Ирж дуулна гэж шүү guys. Бараг юунаас өмнө лайн апа цацчихсан. Энэ лайн апа өнөөдөр цацнаа. Ер нь хэлчихээ дөө гээл те. Хэлнэ. Тэ ер нь хэлчихээ дөө гээл те. За тэгвэл дараагийн асуулт. Young Movji уу Young Sabo? Яона. Мохай гэдэг. Очооч. За. Нөө. Судалгаа сайн гэдэг. Судалгаа сайн уу? Судалгаа явах тийм чинь тэгээд нэг ус мэддэг хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ миний амууд хоёулаа game changer шүү. Тийм шүү хөө яа Game би яг сая юу гэж хэлдэг вүлээ гэж бодож суужилаа. Sub дээр бас нэг гоё юм хийх гэж байгаа. Тийм. Би цаа битэр гэсэн гоё юм хийж байгаа. Тийм үү. Баярлалаа. Мөвчик тэр гоё юм. Тэгвэл баг нэг ус бөөндөө ингэж хамтарч байгаа юм шүү дээ. Тэхөө. Тэр хоёрын төлөө. Тийм. За. Гоё шүү. Тийм. За cheers. Shout out to Moji. Яасаа. Цаа чинь бас нэг сайн нэг ивент хийгээд тэгээд нэг юм дуусчаад бүтээр ярьсан. Хоёул нэг ийм хийж үзье гэдэг нэг. Одоо хамтрал гэх юм уу одоо. За тийч зурагтаар. За уучлаарай ээж одоо бусдын чах. За шууд дараагийн асуултыг би асуучих. Дараагийн асуултыг асуучих. Анхуу шүү офшороо. Анхуу шүү. MFTV. NFT, Mindfuck. Анхуу шүү. Анхуу шүү те. Анхуу шүү. Нүг авшаар. Офшороо те. Ягаад анхуу шүү гэж нэ гэхээр миний тэр бидний бүтээсэн юм багтдаг хүн байхгүй. Авшаар. За тэгвэл дахиад өргөжлүүлээд Wanda юу боё? Оона. Ганга. Нэг бол уухлах гэж бодчихээн чигш. Уухлэлгүй дээ. Тэгж л бод. Нөхөрлөлийг асуусан дээр нь өргөжлүүлээд нөхөрлөлийг асууя. Очооч. Окей. За тэгвэл дараагийн асуулт. Монголын R&B-гийн төлөөллүүд болдуу бий гэсэн. Болд. Хоёулаас цагийг эзэлсэн шүү дээ. Эзэлсэн шүү дээ гэдэг. Гэхдээ яах вэ? Бэкс бол уран бүтээлдээ дахиад ороод ирсэн бас гоё л.
Би бүр жоохон бахта энэ костюм, порноныхоо костюм дээр эн чинь 10 тоотой юм пичак өмсөж явдаг гэсэн шин. Нөө бөмбөрийн хажууд МБ гэдэг дэлгүүр ногт нэг энэ орол орж ирэх байх гэл их хүлээдэг байж л тухайн үед бүр амар сонсдог байх. Ингээл ороод ирэх байх нэг 6 даргалчих. Уулзах гэх нэг ахуу чи тэр үед нэг юм болд гэсэн чэйтэй тэгснэ болд гэсэн юм тэлээ мэлээ. Тэгэл нэг мак өмсдөг амар байсан те. За тэгвэл бүр айдл юм байна тий. Сайн болсон чинь. бас тоглолтоо ингэж бас зүгээр ингээд энгийн үед ч гэсэн тэрийг юу гэж бодож ин энийг юу гэж бодож ин ярилцлага юм тий. За тэгвэл одоо би эдэн дээжнэрээ асууя да. Дээжи гори юу? Дээжи донтори тоё. Чамд ямар хэцүү асуулт вэ юм? Ууна. Ганга. Гар яах. За дараагийн асуулт дээжи гизэг үү? Дээжи crazy токо. Гизэг. Дээжи гизэг үү? Дээжи crazy токо. Гизэг л ах штэ. Гизэг ах штэ. Яагаад? Юу гэсэн юм гизэг ах ч одоо бидний бүх тоглолтын ардл байгаа л чин сэтгэлээсээ хандаал. Одоо ер нь тэгэл DJ бараг саяны миний ярьсан юмыг бараг хийж байгаа хүмүүсийн төлөөллүүдийн нэг шүү. DJ заяах энэ тэрэг л явдаг ч гэсэн одоо байгаа одоо ингээд айгүй түлхүү юм хийж байгаа нь бол DJ гизэг ах бах уу. Гори ах байна. За тэгвэл дараагийн асуулт байдаг. дараагийн асуулт Rocket би юу үзсэн юу? Эди. Наваа ингэ. За би төрүүлээд одоо гэх юм. Би түрүү ингээд ихний партн дээр чи ингээд төрүүл хариулсан бар. Би ингээд хүлцэнгүй хараад чи харин. Rocket Найзгаа хүндэтгээд гээ шүү дээ. найзгаа хүндлээд Rocket. Ууна. За тэгвэл яагаад Rocket би юу? Яг үнэнгээ л хэлье. Би угаасаа л зурагтад гэр оролт өссөн хүүхэд байсан. Тэнгүүт одоо чи ах цэцээх хоёр дийсэлцдэг байсан. Тэгээд би хэний талд байсан ойлгомжтой байсан. Тэгээд цэцээх дуулдаг байсан зүйлүүдийг ерөнхий бол ойлгодоггүйсэн. Байр, пүүз, янз бүрийн юмнуудыг ягаад гэвэл миний өссөн орчин өөр, хүмүүжил маань бас өөр тий. Үзэж харж байгаа юмнууд бас өөр байна. Тэнгүүт чи ах болохоор яг ходог модог дуулдаг, яг годом модом дуулдаг тийм хүн баггүй. Тэнгүүч яахын талд байсан. Тийм учраас миний хүүхэд насны одоо ингээд өсвөр насны хөгжмийн хүмүүжил маань яг үнэнгээ л хэлье. Жи ах тэр хоёрын дийсценээс болж цэцэн ахыг үгүйсгэж өссөн байгаа байхгүй. Уушлаарай. Гэхдээ би сүүлд ингээд бодоод ойлгосон л тоо хөгжим гэж юм байд юм байна. Амьдралаа зориулах, цаг хугацаа зориулах гэдгийг ингээд ойлгосон. Гэхдээ өсвөр насны маань хүмүүжил бол цэцэн ахыг үгүйсгэж өссөн. Тийм учраас тэрний нөгөө тал дээр нь жи ах Rocket Bay хоёр цуг дуу хийдэг гэсэн. Би бол яг сонсогчийн жоохон хүүхдийн үднээс ярьж байгаа. Тэгээд одоо ч гэсэн тэгтээ Rocket Bay бол still legendary л шүү дээ. Тийм үстэй. Буужин Баярагийн цомог тэр цомог бол бас. Тийм. Би тэгтээ бүр хин гэдгийг мэдэхгүй мөртлөө сонсоод иддэг гэсэн Баярахыг. Rocket Bay тэнгууд нөгөө нэг хин хар хилам гээл би бүр дөрөвдүгээр анги хүүхд хар хиламаараа Октоо чөлстэн гээд би хин гэдгийг мэдэхгүй заяа. Тэр өдөр биш үү яг юу энэ хүүхнүүд үү гэх. тэд ингээд сонсдог байхад юу Pretty Lady цацгажсэн. Инрэл хозэд Сиражо. Одоогийн Сиражо тэр Сиражо. Тэр ямар гоё үе байсан бэ? Би бүр шороотой годомжин цаа ийм хуужаа хиттийн ямар ч ийм no brand ийм хулкет заяа. Тэгээд нэг ангийнхаа интернет кафе сонсдог байсан тэр манай ангийн охин бүр даам MP3-тай. Өнөөдөр ямар дуу цацагдсан шууд татаад түрээд ирэн. Тэгээд нэг юм саарлж хөвчтэй бүгдийг сонсоол та. Гойгол тэр охиныг дагаал хөвчтэй гэсэн. Дуу сонсох гээд дагаал хөвчтэй годомжаар. Тэгээд гэрэн бүр тэр зүүн салаар алхааш. Нөгөө чивчээр нь дууг сонсох гээд MP3-ын цэнгэнд дуусч. Цэнгэнд дуусах. За баяртай гэж буцаа зурагтаа алхааш. Тэрээс ТV чат бас амар хөрөнгө оруулалт хийсэн тий. Гэтэ яг тэр ойлголтыг эвдсэн хүн бас заах. Хүн эд юмсаа дуулж бол. Тий. Миний пүүз. Тэр үе чи яг нөгөө Лилвейн шүү. эдгээр ч бас амар тэгж дуулдаг байсан тий нэг. Тэгэл яг ахгүй яг тэгж чөтгөр. Ах байхгүйсэн бол манус тэгэл нөгөө талгуун шах. Одоогийн бас энэ нэг яриа дууны сэдв бас арай л өөр. Харин ингээд харин би яа. Тэ нөлөөлж байгаа л та тий. Хүн болгоны нөлөөлөл оролцоо байгаа л та яач үз. Тийм. Жишээлбэл одоо Drake Цэцэхийн дуун дээр Hotline Bling тэрэн дээр чинь шинэ хувцс өмсөн мэдрэмжээ дуусан гэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдрэмж дуусан Монголын хамгийн анхны рэпер бол Цэцэл гэж боддог байна.
Тэ. За заха дараагийн асуулт байгаарай. Дараагийн асуулт. За тэгвэл дараагийн асуулт. Чанга. Big G юу Санто? Десант. Би бол нэг хипхоп юм шиг бодоод байх яах вэ? Фэнийхэн зүгээс л хариулж. Десант. Би бол хоёр ахтай хоёулантай гоё харьцаатай. Хоёулаач надад хайртай гэж боддог. Би унаа. За тэгвэл дараагийн асуулт. CCB юу Ванко шүү? Баянагийн хувьд. CCB Унаа. Окей. Яг үндэ эдгэр чи ингээд нэг юм хоёр талтай гайтай ингэж болно гэдгийг харуулсан хүмүүс шүү дээ. Эдгэртэй юу ярих юм бэ? Тийм үстэй. Үгүй ээ. Тийм үстэй баяраа. Тий. Хайл энэ өмөр. Pop ийм байж болно. Pop тэ ийм underground байж болно. Эсвэл hip-hop ийм trip байж болно гэдгийг л харуулсан хүмүүс шүү дээ. Эдгэртэй юу ярих юм бэ? Вакошин бас тэр нэг юу аймаар гарч ирсэн тэ нэг. Zoom way. Тэ. Zoom баран zoom night. Дараагийн асуулт Ice-Top уу? Lumino юу? Уун. За. Хаста нэр үнэхээр их уучлаа. Оо яа. Бас л хоёулаа л хоёр Энэ Монголын hip-hop-ыг хөгжүүлэх Монголын hip-hop-ыг амар хоёр хөв нэмэртэй Хараалгүй хараалгүй зүгээр ингэж тэр өөрийнхөө өнцгөөс л тий. За cheers. Shout out to Ice-Top Lumino. cheers. би бол гэхдээ зөвхөн Lumino сонсдог. Эсвэл зөвхөн Ice-Top сонсдог гэдэг хүн байдаг байна. Тий. Байвал над руу бичээрэй. Би мөнгө нэр ингэсэн. За ха асуулт. Тэгвэл дараагийн асуулт. Гинжино Fly юу? Уулгадаг. Бас тэгж чад. Хоёулаа миний ах. Өнөөдөр ингээд урилга хүлээж байж ирсэн маш их баярлалаа. Тэгээд 5 сарын 24-нд тоглолтод нь өндрөөсөн дүр амжилт хүсье. Сүрэлцээрсэн хүндэт зочдтой бас бэлгийн гардуулъя гэж би бодож байна. За манай хамтрагч байгууллага хамтарч ажиллаж байгаа байгууллагын мотигийн зүгээс бас гарын бэлгээ гардуулж байна. Мотигийн дээж. За мөн Хипаризи тэлэг хамгаалах бүтээгдэхүүн хүний илгэнд хэрэгтэй те. Энэ бэлгийг бас гардуулж байна. Бас Бид нартай ингэж Хамтраад ингэ явдаг ийм маш их баярлалаа. компани одоо тий залуучуудыг дэмжиж байгаа бидний хийж байгаа контент уран бүтээл бүгднийг дэмжиж байгаа хүмүүс бас амар талархмаар байдаг шүү тий. Би бүр ингэж орох болгондоо л одоо бүр ингээл байгаа тэгэл. за энэ өрөөд манай Yota House маань CC2 өндөрлөж. За тэгээд Gang Bang хамтлаг бас урилга хүлээ авч үргэлжлүүлж орлоо. Тэгээд бас Gang Bang хамтлагтаас маш их баярлалаа. Let's get it. За тэгээд дараагийн дугаар хүртлээр түр баяртай guys. Let's get it.